За та нар маань өмнө ч юм уу хэзээ нэгэн үед миний хүсчихсэн амьдралыг би одоо яаж өөр дээр авчрах вэ? За хэрхэн яаж одоо манифест хийж өөрийнхөө хүссэн амьдралыг авчрах вэ? Эсвэл 3D одоо хэмжигдэхүүн дээр талбар дээр хэрхэн яаж одоо өөрийнхөө хүссэн амьдралыг өөртөө авчрах вэ? Ер нь ямар хүмүүсийн мөрөөдөл биелээд идэм болоо? Ер нь ямар хүмүүс ингэж амжилттай амьдраад идэм бол яагаад миний хүсэл мөрөөдөл биелэхгүй байгаа юм бол гэж бодож байсан уу? Тэгвэл өнөөдрийнхөө хичээлийг дуустал нь үзээрэй. Өнөөдрийнхөө видеогоороо одоо маш алдартай тийм одоо нэгэн хүний хичээлийг би өөрийнхөө хэмжээндээ орчуулж та нартай хүргэх гэж байна. Тийм учраас яг одоо анхааралтай 30 минутыг өөртөө гаргаад энэ хөгжлийг үзээрэй. Ингээд амжилт хүсье. Яригөө одоо би ингээд чиглэлээд та нартай хуваагаад орчуулад явнаа. Determining what your reflection is. Now, where people find resistance very often is they go about trying to change the mirror by changing their reflection from the outside, which we know sounds silly, doesn't it? If you think of a mirror and you had За бид нарын өнөөдрийн хамгийн ихний ярих гэж байгаа сэдэв болохоор толин зарчим гэж байгаа. Толь. За та нар маань зөндөө сонсч байсан бах. Таны амьдрал бол таны өөрийн чинь дотоод ертөнцийн толин тосгол юм аа гэж. За тэгэхээр бид нар толинд ямар нэгэн дүрсийг хардаг тийм үү? Тэгэл толин тосгол маань яг таны харж байгаа дүрс толин дээр харагдана. Тэгвэл яг тэрнтэй адилхан толин тосголт адил бид нарын дотор одоо ямар зан чанар, ямар мэдрэмж байна тэр яг бидний амьдрал дээр боддоор гарч ирдэг байх нэ. За хэрэг та өөрийнхөө толин дээр тусч байгаа тусгалыг өөрчлөхийг оролдвол энэ тэнэг сонсогдох үстэй. Өөрийнхөө дүрсийг өөрчлөөгүй байж ч толин тусч байгаа тусгалыг оролдохыг хичээх юм бол энэ бол тэнэг сонсогдно бидтэй гэж байна. a frown on your face, would you go over to the mirror to change it into a smile? Now, of course, that seems backwards. You would first change the expression on your face, and you would know that once you do that, naturally, the reflection begins to change. That's because that's the way reality is. The reality that we live in is very similar to a mirror. Now, За тэгвэл бид нар өөрийнхөө толь руу одоо ингээд мухай тэг харчаад тэгээд толыг тусглаасаа ингээд инээмсэглэхийг хүлээгээд авах юм бол энэ бол боломжгүй зүйл те. Яг тэрнтэй адилхан бидний амьдрал бол маш тийм энгийн байдаг. Тэг яг толын зарчимтай бидний амьдрал яг адилхан. the challenge for many people is that the way they go about changing reality is by trying to change the external. It's by trying to accomplish more. It's by trying to get that person and prove themselves to other people. Or За ихэнх хүмүүсийн маань одоо хамгийн гол гаргадаг зүйл нь болохоор ерөөсө гадаад нөхцөл байдлыг өөрчлөхийг хичээгээд байдаг. Өөрийнхөө одоо дотор тусгаж байгаа тэр тусгалыг дүрсийг өөрчлөхгүйгээр гадаадыг өөрчлөх гээд байдаг. Одоо хүмүүст илүү батлах гээд байдаг. Хүмүүсээс хүлээдэг ч юм ингээд дандаа гадаад нөхцөл байдлыг өөрчлөхийг хичээдэг. Энэ бол хамгийн том одоо алдаатай зүйл байх нэ. it's a form of attachment pattern, like anxious or avoidant attachment patterns, which are ways of either leaning in or pushing away, which are both forms of control, which creates resistance. За энэ дээр болохоор хоёр төрлийн хамаарлын одоо хоёр төрлийн хамаарал байдаг. За нэгдүгürt нь болохоор тийм одоо нэг зууралцсан хамаарал байдаг. За нөгөөх нь болохоор зугтсан хамаарал гэж байдаг. За зууралцсан болон зугтсан хамаарал нь хоёулаа өөрөөсөө ямар нэгэн хяналтыг гаргаж байдаг учраас хяналт маань дагуулад өөрөө эсэргүүцлийг үүсгэдэг. Хяналт маань эсэргүүцлийг үүсгэдэг. Тэрээ бид нар ямар нэг юмыг хэтэрхий хянах гэдэг юм бол энд тэр хэмжээний эсэргүүцэл үүсдэг байх нэ. Эсэргүүцэл. But when you learn this fundamental truth that I'm going to be sharing with you, it will completely change the way in which you show up in the world. Now, I remember За би та нартаа нэгэн одоо тийм фундаментал ойлголтыг та нартайгаа хуваалцсан. За энэ үннийг мэдснээс хойш та нар өөрсдийнхөө амьдралыг одоо хүсснээрээ өөрчлөх боломжтой болно. for the first time I heard the quote from Rumi. It said, "What you seek is seeking you." Isn't it a nice idea to imagine that whatever you want to experience is just seeking you too? Doesn't it make you feel not so alone?
You're like, well, I'm seeking the relationship, and because I'm seeking it, that means someone's seeking me too. За одоо би нэгэн Роми гэдэг нэгэн хүнийг хэлсэн уяг санаж байна гэж байна. Таны хайж байгаа зүйл таныг бас хайж байгаа гэж хэлж ирсэн гэж байна. За тэгээд жишээлх юм бол та одоо маш гоё харилцаа relationship-ийг хайж байгаа гэж бодъё. Тэгвэл тэр зүйл бас таныг хайж байгаа гэсэн үг үү гэдгийг одоо тайлбарлая. But here's the thing. That person can't find you if you are in a seeking energy. And За тэр хүн таны дээр хайгаад байгаа тэр мөрөөдлийн тэр ханхуу чинь таныг олж чадахгүй хэрвээ та одоо өөрөөсөө тийм хайж байгаа энерги ялгаруулах юм бол тэр хүн танаар ирэхгүй. За та нар манд мэдэн штэ нэг ямар нэг юм ингээд хүсээгүй байхад за нэг тэгээ найз залуу малуудаа болъё гэж бодоагүй байхад гинтл одоо тийм одоо тэгээ хайртай уучраал тий ямар нэг юм хий гэж бодоагүй байхад нөгөө боддог штэ тий. Тэгэхээр тэр зүйлийг ерөнхийдөө тайлбарлаж байна. Энэ үед what happens is the more you look, the more the reality of life reflects back the lack. Now this за хэрвээ та нар маань хэр их хэмжээгээр одоо юмыг ингээд хайна төдий хэмжээгээр одоо тэр байхгүй буюу дутагдлын энергийг өөрөөсөө ялгаруулна. This is why if you were to actually look at the true meaning of the phrase that Rumi said, what you seek is seeking you, what it really means in the translation is what you seek is within you. It's already here. За тэгээд тэр нөгөө нэг Роми гэдэг хүний тэгээд чиний хайж байгаа зүйл чамайг хайж байгаа гэдэг зүйлийн яг одоо үнэн утга учир нь чиний хайж байгаа зүйл аль хэдийнэ чамтай хамт байгаа гэсэн энэ санааг хэлж байгаа. Аль хэдийнэ чамтай байгаа. The love and the joy and the peace that you might seek in the world, you think you will experience by changing the mirror. But in actuality, you can't change. За жишээлбэл таны хайж байгаа хайр, баяр баясгал, аз жаргал гэдэг зүйлийг та магадгүй хайж байгаа. Тэгвэл энэ зүйлийг бид нар одоо тэр толийг өөрчлөх замаар одоо олж авна гэж за энэ хараад байна. And who's your husband? За одоо Okay. And very often what will happen is people will begin to go through some form of transformation where they go from maybe their old self, some form of contraction, maybe they're a people pleaser or somebody that's finally started setting boundaries in their life. And then what happens is they then go into what is called the gap. The gap is the delay, where what happens is they за ингээд бид нар одоо нэг өөрийгөө хайж байгаа одоо аз жаргал баяр баясгал гэдэг зүйлүүдийг хайж байлаа. Гэхдээ бид нар хайлаа. За ингээд хайгаа түрүүний толин зарчмаар бид нар өөрсдийнхөө тэр толинд тусж байгаа тэр дүрсийг өөрчилж тусгал өөрчлөгдөн гэсэн байна. Да тэгэн гот та дүрсээ өөрчилчлээ тий. Одоо хайрыг надад хайр хэрэгтэй, надад баяр баясгал хэрэгтэй гэж тусгалаа өөрчилчлээ. Тэгэн гот одоо нөгөө үр дүн яасан бэ гэж бодно тийм одоо нөгөө тусгал нь яасан бэ? Би дүрсээ өөрчлөлтөө тусгал нь яасан бэ гэж. За тэгвэл энэ дээр нэг тийм зай гэдэг нэг зүйл дунд нь байгаа. Таны дүрс тэгээ зай тэгээ үр дүн буй тусгал. За зай гэдэг нь бол ерөнхийдөө бол тэр саатж байгаа тэр зүйлүүд тань дээр ирэхгүй тэр бүлэгдэж байгаа тэр зүйлийг бид нар зай гэж хэлээд байгаа гэсэн. Start expressing themselves. Some people might leave their life. Maybe they want to attract love and they start being this way, but it's like за жишээлх юм бол одоо нэг хүн одоо хайрыг татахыг хүслээ гэж бодъё. Love hasn't come in yet. За ингээд хайр татахаар хүслээ. Гэтэл хайр нь яг тэр даруйдаа ирдэггүй. And what happens is there's a question of like, where is it? Like, why did I change my energy, but I'm not experiencing the mere change in reality yet? За тэгэн гот бид нар тийм асуулт гарна. За би өөрийнхөө энергийг өөрчилчихлээ шүү дээ. Би одоо надад хайр хэрэгтэй. Би бол одоо хайрлагдсан хүн. Надад хайр хэрэгтэй гэдээ би өөрийнхөө энергийг өөрчилчихлээ шүү дээ. Тэгээд нөгөө тусгал нь хаана байна гэдэг ийм асуулт ирнэ. Үр дүн хаана байна гэсэн үг тийм бараг л. And what happens is this is where people are in a way tested in a different way than you think. But I'm going to explain that in a moment. За тэгэн гот энэ үед хүмүүс маш ихээр шалгагддаг. The test is not the universe or God testing you. It's
За тэгээд тэр тест гэдэг байгаа зүйл маань эсвэл орчлон ертөнцөөс эсвэл бурхан таныг шалгаад байгаа тэр зүйл биш ээ. The mere reality delay that once you understand changes everything. And that is that in this neutrality space, this is where the true degree of change really happens. Because what you want is you want to go from the old you to the new you. The new you that has the reflection of the love, the joy, the peace, etc. Here's the thing though. When you get into the gap, when you get into this zone, what you're really being tested on is this fundamental truth that changes everything. That За жишээлх юм бол одоо бид нар тэр одоо нөгөө нэг энэ үед бид нарын хамгийн их явагддаг зүйл болохоор одоо би өөрийгөө энергийг өөрчилчтэй. За тэгэнгუთ үр дүн буюу тусгал хоёрын хооронд зай гэж нэг юм байгаа. Энэ үе бол бид нар саармаг нөхцөл байдал буюу natural нөхцөл байдал. За энэ үед бид нар нөгөө түрүүний хэлсэн тэр нөгөө fundamental тэр үнэн зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. Is that the true degree of change is not whether the mirror of reality actually changes at all. За би өөрийнхөө энергийг өөрчилчихлээ гэдэг маань энэ одоо бодит байдал дээр одоохондоо яг тэр тусгал маань өөрчлөгдөж байна гэсэн үг. Одоо жишээлбэл та өнөөдрөөс эхлээд би тэр бомтон болно гэдэг тийм энергийг өөрөөсөө шийдвэр гаргаад энергийг гаргачлаа. Тэгэнгუთ бодит байдал дээр шууд тэр зүйл гараад ирнэ гэсэн үг биш. True degree of change is whether reality remains the same, but your internal state has changed. За тэгвэл бодит өөрчлөлт гэдэг бол юу хэлээд байгаа вэ гэвэл таны тэр бодит амьдралд юу ч өөрчлөгдөөгүй байсан ч гэсэн одоохондоо хараахан өөрчлөгдөж амжаагүй байхад ч гэсэн та дотооддоо тэр өөрийнхөө энергийг хадгалж одоо тэр бомтон болно гэсэн тэр бомшин шиг сэтгсэн тэр энергийг хадгалж байх явдал юм аа. Think about this for a moment. Have you really changed if the moment you decide to start setting boundaries, or the moment have you really changed if you're like, I'm going to surrender to God or the universe and not keep trying to control attracting a relationship? За тэгэнгუთ жишээлбэл та өнөөдрөөс эхлээд одоо би одоо өөрийнхөө нөгөө хил хязгаарыг тавьж сурах болно гэж шийдвэр гаргалаа. Эсвэл та өнөөдрөөс эхлээд би одоо хайрыг татах болно гэдэг ийм шийдвэрийг гаргалаа. За тэгэнгუთ But you've really changed the moment you make that choice, you let go, and then you make the choice and you attract a relationship. Have you really changed? За тэгэнгუთ та тэгж шийдвэрийг гаргангуут таны тэр бодит байдал үр дүн одоо бодит амьдрал тэр нэрнгээсээ тэр зүйл өөрчлөгддөг үү? Or is it just now that you have something that helps you to feel like, oh, I feel I have what I want now? Do you see the difference in that energy? And when you get to a place to where you're good either way with what happens, you're in a state of openness inside of your energy field, which is what we're really going to be talking about in a minute. That changes everything. If you're wondering how many За бид нар одоо нэг зүйлийг ярих гэж for every single let's save you. But what happens is you become aware that this is not the true degree of change. За тэгэнгუთ та тэр өөрийнхөө дотор байгаа тэр нөгөө нэг нөхцөл байдлыг гадаадад тэр үр дүн ирээгүй байсан ч гэсэн тэр дотроо байгаа тэр одоо энергийг хадгалж байх нь тэр энерги дээр байх нь маш чухал юм аа. Энэ бол таны амьдралыг оронгоор нь өөрчлөх зүйл. Бид удахгүй нэг минутын дараа энэ талаар ярих болно гэж байна. The mere delay of reality is simply that there is a delay in what we experience. Now, one of the reasons this is За хэрвээ та нар маань одоо өөрчлөлтийг хийлээ, энерги өөрчлөлтөө гэхдээ энэ маань бас үр дүн одоо таны амьдралд ирэхэд үр дүн жоо саадчиж ирнэ гэсэн үг. Энэ хоёрын хооронд зай байна гэсэн. Think about it. You may have had 5, 10, 15, 20 or 20 plus years of a certain pattern in your life. За жишээлбэл та 10, 15, 20, 30 жил та нэг амьдралын хэв маягаар нэг одоо тийм хэв загвараар амьдарч ирсэн. You may have had the pattern of people pleasing. Магадгүй та өнөөдрийг бүрдэл хүмүүс таалагдах гэж хичээдэг тийм амьдралын хэв маягаар амьдарч ирсэн. Hyper independence, avoidant or anxious attachment style. Эсвэл та одоо хит бие даасан, эсвэл одоо нөгөө нэг хин нэгнээс хүмүүсээс ингээд цутааж зайгаа барьдаг тийм одоо хамаарлын хэв маягтай ч амьдарсан байж болно. And then all of a sudden,
you watch a movie or a book. За тэгснээр та гинт нэг те кино ч юм уу эсвэл нэг гинт ном уншлаа. Гинт гинт. Watch a book. You read a book or you watch a video, you go to a live event and you have this big breakthrough. But За then what тэгэн happens? та нэг одоо нэг ивентэд оролцсон ч юм уу эсвэл нэг тий одоо нэг спикер хүний яриаг сонссон ч юм уу ингээд гинт та тэр бүхтүүдийг эвдэхээр шийдлээ. Is you make the shift and then you're in the gap. You're like, why isn't things on? За тэгэн гот та өнөөдөр өсгөлээд би өнөөдөр ингэж амьдрахгүй гэж шийдлээ тий тэр ном уншсныхаа дараа тэр хүний ярилцлагын дотны дараа та шийдлээ. Тэгвэл та одоо тэр зайд орно гэсэн үг. Танд одоо зай бий болно. My outside changed yet. There are literally 5, 10, 15, or 20 years of a certain pattern being practiced, a certain familiar energy. And because you've... За тэгэн гот та 10, 20, 15 жил, 30 жил те тэр амьдралын хэв маягаар амьдарч ирсэн, тэр энергиэр амьдарч ирсэн. Тэгвэл тэр энерги таны тэр танил энерги хэдхэн одоо секундын дотор эсвэл хэдхэн өдөр дотор өөрчлөгдөн гэж үү? Thinking, feeling, and acting as this old version of you. And because as you act as this old version of you, people treat you like this old version of you. За өөрөөр хэлэх юм бол та хуучин хувилбарынхаа өөрөөр өнөөдөр бүртэл тэр үйлдэлийг хийж, тэр үйлдэлээр бодож, тэр хувилбараар сэтгэж, тэр хувилбараар ярьж ирсэн. Эргэн тойрны ч хүмүүс бүртэл хуучин таны нэг хуучин таны хувилбараар тантай харьцаж байгаа. There's a certain momentum to your past self. So the moment you've made the internal change, there may be a delay. But part of За магадгүй та дотроосоо тэгж өөрчлөлтийг гаргахад тэнд бол заавал зай бол байна. Ягаад гэвэл нөгөө шилжилтийн үе гэж бас хэрэгтэй болно гэсэн үг. Одоо бид нар нөгөө хүүхэд байжснаа гинт ингээд том хүн болчихдгүй шүү дээ. Хүүхэд байхаас том хүн рүү шилжилтийн үе гэж яддаг те шилжилтийн нас гэж яддаг. Яг тэрнтэй адилхан. that delay is because of momentum. There's a momentum there. And the key is trusting that process and making the choice to be this you despite the fact that the mirror reflection hasn't changed yet. Like I think of... За жишээлбэл одоо энэ бол шилжилтийн үе. Тэгэнгүүт одоо нөгөө нэг тааш өөрчлөлтийг хийлээ, та дүрсээ өөрчлөлөө, тойл өөрчлөгдөж амжаагүй байгаа. Бүр тусгал нь өөрчлөгдөж амжаагүй байгаа. About when I first got on YouTube back in 2017, I made a commitment to me being a YouTuber and making a video every single day on YouTube. And that meant show. За энэ хүн өөрийнхөө одоо жишээг хэлж байна. За би 2017 онд эргээд очих юм бол 2017 онд би YouTuber болохоор шийдсэн. Clean up, even with resistance. That meant I doubted myself at times, if I'm being honest. That meant I wondered, am I even credible to be doing this? I don't know how to edit. Like all these blocks came up. And then I started making... За тэгэнгүүт надад яг энэ шүтрийг гаргах үед надад одоо маш олон эргэлзээнүүд ирсэн гэж байна те. Би чадах болов эсвэл би одоо тэр энэ зүйл маань одоо гайхалтай болчихвол би яах вэ? Эсвэл бүр чадахгүй бол би яах вэ гэдэг тэр бүх эргэлзээнүүд ирж ирсэн буюу үр дүн хараахан эрэг байсан. YouTuber болохоор шийдсэн байсан. Гэхдээ үр дүн энд хараахан эрэг байсан. Videos. But wouldn't it look ridiculous if the moment I made one video, I'm like, I make a video and I'm like, nothing's changed. What do you mean? You told me to make videos. Nothing's changed. I made the video. За тэгвэл хотоо би юу ч өөрчлөгдөхгүй байж тээ. Би зөндөө видео хийгээд орууллаа штэ. Тэр өөрчлөлт хаана байна вэ гэж би хэлсэн гэж бодож байна уу? I made it. And then it's like, but reality still looks the same. I'm still going to my 9 to 5. За би тэгэнгүүтээ тэр YouTube имжлэгүүдийг би хийсэн. Би оруулсан. Гэхдээ миний бодит байдал өөрчлөгдөөгүй. Би яг тэр 8 цагаар ажилладаг тэр ажлаа хийгээл 5 өдөр ажилладаг ажлаа хийгээл явж исэн. Job? Well, there was 20-something years of me working a 9 to 5 job, thinking thoughts equal to that 9 to 5 job, feeling emotions equal to that job, and taking actions equal to that job. So all because I made a video on YouTube, of course, things don't shift that quick. Things can shift. За тэгэнгүүт би одоо 20 жил те одоо 8 9 цагаар ажилладаг ажлыг хийж, тэгж бодож, тэгж сэтгэж ирсэн надад шууд ганц видео оруулангуудаа би шууд YouTuber болчдөг тийм өөрчлөлт бол гарахгүй, тийм хурдан биш гэж байна. Shifts quick when you're in a certain energy, but generally there is a momentum. And there was a momentum to my За тэгээ яг үнэндээ энэ хоёрын хооронд тэгэхээр шилжилт гэдэг зүйл байх нэ. past self. So the key was when I was in that gap, the key was choosing to be in the gap because it's who I choose to be. Do you see?
За тэгэнгუთ тэр шилжилтийн үе дээр зай дээр байхдаа хэн болохоо шийдэж байх хэрэгтэй. Үргэлж одоо тэр хэн болох тэр юун дээр л байх хэрэгтэй. Тэр state тэр төлөв байдал дээр л байх хэрэгтэй. The answer here, you're being it because this is who you choose to be, and the moment you're good either way is the moment you've actually shifted. So back in the day, the way that I would use this is I recognized that I had to be it consistently because it's who I chose to be, and then I had to immerse myself in the process. За би тэр шийдвэрийг гаргасан өдрөөс эхлүүлээд би маш тууштай байсан. Тэгээд тууштай байгаа дээрээс нь үйл явцтай итгэсэн. Одоо тэр ирээдүй тэр тавьчаад байгаа зүйлдээ итгэх хэрэгтэй. Үр дүн хараахан гараагүй байгаа ч гэсэн тэр тусгал нь хараахан ирээгүй байгаа ч гэсэн тэр үйл явцтай өөрийнхөө хийж байгаа тэр үйл явцтай итгэх хэрэгтэй. Тэр тууштай байх хэрэгтэй. I immerse myself in the process. And a lot of people quit here and they go back to their old self. Now, when we talk about ignoring reality, in a moment, I'm going to explain this whole concept from an idea from a book that was written by a Russian quantum physicist that has completely transformed my life and so many. За би одоо яг тэр одоо нөгөө бодит байдлаас бодит байдлыг яаж тоохгүй байх вэ? Тэрийг яаж авч хэлцэхгүй байх вэ гэдэг талаар би нэг Оросын одоо тий сэтгэл зүйчийн одоо гаргасан номыг одоо квант тусралт гэдэг номыг уншсанаасаа би та нартай хуваалцъя. Энэ зүйл миний амьдралыг оронгоор нь өөрчилсөн гэж. People that know watch my channel that have read that book, but I'm going to share that with you in a minute because this will help you understand why you get pulled back into old patterns in a completely new way. But understand that when you're making this shift, there is a time of adjustment that happens where if you focus on the process and on enjoying the process, you're not then attached to outcome, which is still a survival mode. Хэрвээ та нар маань альва нэг шийдвэрээ гаргаад тэр зүйлдээ тууштай явж байхдаа тэр үйл явдалтаа дурлах хэрэгтэй. Тэр үр дүн хараахан ирээгүй байгаа ч гэсэн үйл явдалтаа дурлах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол бид нарын одоо холбоо харин хамаарал гэдэг маань бидний амьд үлдэх зоонтой тэнцүү юм а гэж харуулж байна. You see, when you're in survival, your energy is contracted. And most people trying to manifest what they За want, they do it from an energy of I need to escape where I am at, I need to get over here. And what happens is it's a contracted energy. За ихэнх хүмүүс одоо тэ manifest хийх гэдэг ингээд хичээгээд эхэлдэг. За тэгээд энэ үедээ тэд нар маань өөрөөсөө тийм контрактив энергийг гаргаж эхэлдэг. That still has the momentum. This is why this is the missing key for you. That still has the momentum of the past self. Гэтэл яг үнэндээ та яг одоо юун дээр байгаа гэсэн үг. Яг одоо та шилжилтийн үеийн дээр уул нь бол байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо тэр үр дүндээ биш үйл явдалтаа одоо дурлах хэрэгтэй гэдэг санааг хэлж байна. The contraction from the past self where you were being a certain way for 20, 30 years, whatever it is. So when we talk about ignoring reality and why ignoring reality is so powerful, this doesn't mean denying reality. It's very important you understand the difference here. Like, that'd be like me making videos while working my 9-to-5 job, and then being in denial that I was working a 9-to-5 job. And then being attached to the outcome of like, I'm going to be a YouTuber with millions of followers. I used to have this friend growing up, and he was in a band, and he was always like, he'd always say like, when I'm famous, when I'm on tour, and it was this energy. Жишээлх юм бол одоо манай нэг найз байдаг гэж байна. Би одоо алдартай болсод хаана вэ? Би алдартай болсод хаана вэ гэж байнга ингэж одоо үр дүнг ингэж хүлээж нэхэж байдаг. You were underneath, you could feel that there was almost like, yeah, on one hand you can visualize it, but there was an attachment to the outcome. Like, I'm going to be famous because I'm going to get this. And there was a denial in the sense that there was an attachment. Now, when I was selling women's shoes, I was very aware that I was selling women's shoes. And the key for me, this too, by the way, is I went into my job and I was present when I was working. I was there. I knew I was more passionate about making videos. I was in two realities for a while.
The key was that I wasn't in a resistant reality, like, I don't want to be here, this isn't who I am. I wasn't resistant there. I was ignoring it in the sense that I was not emotionally reactive to it. За тэгэн гутаа өөрийнхөө одоо нөгөө нэг тэр хариу үйлдэлүүдийг зогсоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо тэр юм хаана байна? Би хийгээд ийштэй би YouTube хийгээд оруулчлаа штэ тэр үр дүн хаана байна гэж зогсоохоо одоо болоод тэр одоо тэр реакц үзүүлэхээ болоод зүгээр л саармаг реакцтай буюу хит их реакц үзүүлэхгүй хэр их одоо хит их утрахгүйгээр хит их одоо тэрийг бодоод авахгүйгээр ерөөсөө хийж байгаа зүйлээ хийгээл үр дүнг март гэсэн үр дүнг битгий хүлээ гэсэн үр дүнг битгий хүлээ гэсэн. Тэгээд ерөөсөө бодит байдлыг зүгээр л ажигл зүгээр л жижигхэн ч гэсэн өөрчлөлт байвал тэрийг ажигл гэхдээ үр дүнг битгий хүлээ гэсэн. Үр дүнг хүлээх юм бол бид нарт эсэргүүцлийн энерги гарч ирнэ. Өөрөөр хэлбэл бид нар үр дүнг хянаад эхлэхээр л эсэргүүцлийн энерги ялгарна гэсэн үг. This is the difference. So it's like I was observing it. I was aware that I was there doing what I was doing, but then because it wasn't like something I was letting drain my energy so much, За тэгэнгүүт би одоо энэ хүн нэгж хэлсэн гэхэд би одоо тэр ютубер болсныхаа дараа би юу хийх байсан? Тэр зүйлээр хийгээ явж исэн гэсэн. Яг бодит байдал тэр ютубер алдартай ютубер болоогүй байсан ч гэсэн тэр ютубер болчих үед юу хийх байсан? Ютубер хүн ямар энергитэй байх вэ? Тэрийг хийгээд яваад хахад үр дүн өөрөө ирнэ гэсэн үг. Танаас гаргаж байгаа тэр энергинд хариу өгөөд үр дүн өөрөө ирнэ гэсэн. Үр дүн рүү наалдахгүй бодит байдалтай наалдахгүй бодит байдал танд одоо үр дүн ирээгүй байж болно юу ч байхгүй байж болно. Гэхдээ тэрийг үл хамааран өөрийнхөө дотор байгаа энергидээ итгээд өөрийнхөө шийдвэр гаргалтандаа итгээд тэр зүйлдэндээ дурлаад явах нь илүү хэрэгтэй юм аа. would just show up, make the best of it, but then when I went home, I was present and in a flow state. And in that flow state, guess what? There were an energy that would flow through. It was a very activated, powerful flow state energy that then, when I would make videos, started to go out and with consistency became something that grew. And within 6 months, I quit my 9-to-5 job and I had over 100,000 followers on YouTube. My life completely shifted. I had to be okay with being in the gap. And what I eventually did is I let the passion be the thing that lit me up, but I was observing, not reacting, and not staying in victim mode around where I was. Do you see the energy difference there? Because a lot of times people are like, they're over here and they're like, I don't want to be over here. I don't want to be over here. I don't want to be over here. I want to be over there. I want to be over there. I want to be over there. But not wanting to be over here creates contraction. За тэгвэл ийм маш олон хүмүүс би одоо байгаа дээр баймаар байна. Надад тэр амьдрал хэрэгтэй, надад тэр хэрэгтэй, надад тэр хэрэгтэй гэж ингэж тийм ингээд ийм доктортой биш энергитэй байдаг. Тэгэнгუთ энэ нь юу үүсгэдэг вэ гэвэл агшилт үүсгэдэг. It creates resistance. And instead, when we talk За тэгээд тэр агшилт нь түрүүний нөгөө эсэргүүцлийг үүсгэдэг. Би энд баймааргүй байна. Би энд баймааргүй байна гэх тусам тэр зүйл ирнэ. Монголоор бүсвэл ясна гэдэг шиг тийм. About ignoring. We're not denying that we're over here. We're observing where we are. We're neutral. We're like За ямар нэгэн зүйлийг одоо ажиглаад байна гэдэг маань тэр зүйл дээр зүгээр л химийн саармаг төлөв дээр байгаа үйл явдлыг ажиглаад байхыг хэлж байгаа гэсэн үг. you think thoughts, but you're not your thoughts. You feel emotions, you're not your emotions. And what I would do is I would observe where I was. I would observe where I want to be, but I focused more so on openness and allowing, which is the key here. This is За одоо хамгийн гол юмыг ярих гэж байна. Би тэр үедээ ерөөсөө бэлэн байдал болон хүлээн авах зүйл дээр одоо энерги зарцуулсан гэж байна. Би үр дүндээ итгээд үйл явцдаа итгээд тэгээ бэлэн байдалтай одоо нөгөө нэг та тэр их мөнгийг тэр их гоё хайрыг энергийг хүлээж авахд бэлэн байдал гэдэг нээлттэй байдал гэдэг ямар нэгэн блок байхгүй нээлттэй байлгах гэдэг зүйл тэр төлөв дээр би их байсан. Энэ бол маш чухал өнөөдрийн хичээлийн маш чухал одоо key буюу хэсэг нь. what changes everything. This is really a process of you going from contraction to open. But you can't say, I will only be open if reality begins to shift. За тэгэн гоо та нар ингэж хэлж чадахгүй. Би хэрвээ одоо яг тэр зүйл бодит амьдрал дээр ирсний дараа л би тэр энергийг өөрөөсөө гаргана гэж хэлж чадахгүй. Энэ маш чухал. За жишээлх юм бол та миний дансан дээр одоо миллион төгрөг ирсний дараа л би өөрийгөө баян гэж итгэнэ гэж сууж болохгүй гэсэн. Та аль өөрөөсөө баян болох энергийг гаргаж иж
тань тэр миллион энерги ирнэ. Үр дүнд нь жоохон саатж агаад ирнэ. Орон зайгийн дараа ирнэ. Гэтэл та үгүй би тэр олон мөнгө ирсний дараа би өөрийгөө баян гэж итгэнэ гэвэл энэ тэр нөгөө одоо энд болохгүй гэсэн үг. You have to be open because it's how you choose to be. So, for example, let's use another example with this that I think can completely shift your life if you have this pattern. When I shifted the people-pleasing pattern a few years ago, Энэ хүн гэж миний амьдралыг өөрчилсөн бас нэгэн зүйлийг би та нартай хуваалцъя. За би хэдхэн жилийн өмнө би өөрийнхөө хүмүүс таалагдах гэж одоо харцдаг энэ одоо зангаа өөрчилсөн гэж байна. I had a shift where I recognized that I had this old belief. I had this old pattern. За тэгүн гот би нэг хүлээж авсан гэж байна. Би өөрийнхөө хуучин итгэр үнэмшлийг, хуучин загварыг би хүлээж авсан. Where basically I would try to please people and want to ease their attention. And I had certain people in my life that I kind of like were really successful and kind of on a pedestal, and I find myself kind of contracted around them almost because I feel less than. But what I За тэгүн гот би ингээд хүмүүст айгуу тийм таалагдах гэж хичээдэг байсан. Яагаад гэвэл би тэр одоо амжилттай хүмүүсээс өөрийгөө доогуур үнэлдэг байсан учраас өөрийгөө тэр хүмүүсээс жоохон доогуур мэдэрдэг байсан учраас би тийм одоо нэг тийм хүмүүс таалагдах гэж хичээдэг төрлийн хүмүүс байсан. find is that it would be hard for me to say no when I really wanted to say no. And what would happen is За тэгээ би хэрвээ үгүй гэж хэлхийг хүсдэг байсан ч гэсэн би одоо үгүй гэж хэлж чаддаггүй байсан гэсэн үг тийм. it was like I was being inauthentic, but not knowing it, just thinking I just have to please them. If I please them, I'm good enough. They'll stay around. За тэгүн гот би хүмүүст харагдах юм бол би өөрийгөө хангалттай сайн гэж мэдэрдэг байсан. I literally felt responsible for their attention. So I became aware of this pattern. За тэгээ би хүмүүсийн тэгээ би өөрийнхөө тэр одоо хэв загвартаа би одоо хариуцлага хүлээж анхаарч эхэлсэн. And then what happened is I started to like judge myself. And I would get angry at За дараа нь юу болсон бэ гэвэл би одоо хүмүүст үгүй гэж хэлж чадахгүй, хүмүүсийг одоо хүмүүст таалагдах гэж хичээж эхэлснийхаа дараа би өөрийгөө буруутгах эхэлсэн, шүүмжилж эхэлсэн. Тэгээд myself for being in the pattern. тэгээ би өөртөө Eventually, хүрдэг I байсан. observed it. I observed the pattern when it would come up, when I would feel like not lying, but kind of like to make people happy. За тэгээ би өөртөө уур хурж эхэлсэн. Худлаа яриад байгаа юм биш мөртлөө хүмүүсийг ад жаргалтай болгох гээд ингэж яддаг та уур хурж эхэлсэн. And instead, I would look at that emotion and energy, and what I would do is I would observe it, but then what I would do is I would make the choice to instead open. Now this meant there were moments where there'd be something that would happen, like somebody would want me to like come to a party or something, and I would normally say yes, even though I didn't want to. And I remember very specifically one time, somebody, when I first made this shift, За тэгвэл одоо жишээлх юм бол одоо хин нэгэн хүн намайг орой өвчлөлт явъя гэх юм бол би явмааргүй байх юм бол би явахгүй гэж хэлж сурсан гэж байна. it was in Sedona, and somebody said to me, come to this like get together, and I didn't want to go. And my mind first off went to, well, I can't just say no because they'll feel bad. Well, I'll make up and I'll say I need to pick someone up from the airport 2 hours away. I was like, well, that's not authentic. За тэгүн готоо би ингээд хэрэг би хүмүүст үгүй гэж хэлчих юм бол би өөрийгөө нэг муу юм шиг мэдэрдэг байсан. Жишээлх юм бол одоо хүн намайг тосоод аваач гэх юм бол одоо би тэр 2 цаг яваад очдог тэр хол өснө буудлын дээр очиод тосоод авна гэдэг бол үнэхээр одоо тий утгагүй зүйлээ. Тийм бодит биш зүйлээ. That's not actually real. So then what I decided is I became aware of that desire. I said, no, I'm going to choose to open and be honest. And that meant expressing basically За би дараа нь би юмд нээлттэй одоо тэгээ эдэн далангүй байхыг сонгож эхэлсэн. Шудраг байхыг сонгож эхэлсэн. that I said, no, I will not go to that party and screw you. That's what I said. Just kidding, I didn't say that. Sometimes there can be a trigger or a response of contraction anytime we start opening though. And what I did is I opened up and I was just honest. I was like, thank you for the invite, but I think at the time I was busy with some things and I had other things I was focused on. So I was like, I just don't have the bandwidth for it. So I said, it was very true. And then guess what the response was? The response is, come on, it'll be fun. That was the response. There'll be burgers. And at that time, I think that's when I was vegan too. So I was like, well, there won't even be vegan burgers there. But it was also like, I was like, okay, that didn't make me want to go anymore necessarily. And I then had to reestablish my frame. You could say I was being tested. I could go back to my old self. And instead, I chose to open again.
And I just said, За тэгэн гут одоо нөгөө өдөөлөхөд бол гарч ирнэ. За тэгээ пари руу явъя л та гэн гут нэг арай гэж үгүй гэж хэлтэл үгүй тэр чинь айгүй гоё юм болно штэ тэр чинь өстой өнөр гоё гоё юм болно штэ ингэ штэ тэгэн штэ гэн гут буцаагаад нөгөө нэг хуучин хэлбэр буюу одоо хуучин өөрийнхөө хэлбэр дээрээ ирэх болно. За тэрний оронд би бол нээлттэйгээр шудраг дээр байх хэрэгтэй байсан. thank you, but still no. It's simple. It was a neutral thing, by the way. We could impose a story on here, but basically, it was a neutral choice to continue to open. I'm here. За ерөнхийдөө ойлгогдож байна уу? За энэ хүрээд бид нарын эхний хэсгээ дуусгая. Хэтэрхий одоо видео маань уртуулах учраас энэ хүрээд одоо энэ юм хайчих. За ингээд энэ хүрээд өнөөдрийнхээ хичээлийг дуусгая. Тэгээд та нар маань бас энэ коммент хэсэг дээр ямар төрлийн одоо видеог илүү их үзмээр байна, ямар төрлийн одоо тэг гадаад дээр байгаа маш олон мундаг хүмүүсийн одоо бэлтгэсэн ямар төрлийн одоо видеог илүү үзмээр байгаа доор коммент хэсэгт бичигээд үлдээх юм бол би дараагийн удаа судалж байгаад тэр зүйл хамгийн одоо тэр топик буюу тэр сэдвүүдээр хамгийн сайн заасан хүний хичээлийг та нар дээрээ орчуулж хүргэх болно. За миний хувьд болохоор өөрөө энэ давд хумсрыг маш их судалдаг байгаа. Тэгээд тархийг маш их судалдаг байгаа. Тэгээд нөгөө нэг ерөнхийдөө бол тарих судлалыг тэгээд давд хумсар яаж ажилтдаг. Тэгээд одоо энэ тэр эсэргүүцлийн энерги, тэгээд таталцлын хууль, тэгээд love assumption тэрийг бүгдийг судалдаг байгаа. Тэгээд энэ дээр бас маш олон жилийн туршлагатай 5 гаруй жил зөвхөн өөрийнхөө одоо сонирхлын дагуу энэ тархийг судалж байгаа. Тэгээд ямар одоо нөгөө fight, flight, freeze response буюу тархины одоо нөгөө нэг өөрийгөө хамгаалах survival mode гэж юу юм те одоо нөгөө нэг тэр fight response буюу одоо нөгөө тулалдаад байдаг ингээд одоо нөгөө нэг response чи хариу үйлдэл чи юу юм бэ? Тэгээ эсвэл зүхтаадаг хариу үйлдэл юу юм бэ? Эсвэл ингээд freeze болоод ингээд гацчдаг. Тэрийг болоод ирэнгууд ингээд гацчдаг ингээд паниктаад ингээд эд нар маань юу юм бэ гэдгийг одоо маш гүнзгий одоо судлаад явж байгаа. Тэгэхээр энэ талаарх одоо хичээлүүдийг бас оруулах бүрэн боломжтой. Яагаад гэвэл энэ миний маш сайн судалдаг одоо хичээлүүд учраас, сэдвүүд учраас тэгээ англи хэлтэй тийм сайндаач биш. Миний яг нөгөө deep буюу маш гүнзгий ингэж судалдаг хичээлүүд учраас өөрөө ганцаараа судлаад, өөрөө ганцаараа ойлгоод яваад хахаас илүү энэ зүйлийг та нартайгаар ч гэсэн хуваалцъя. Одоо яг энэ сэдвүүд бидний амьдрал дээр усаагаар шиг хэрэгтэй байгаа учраас өөрийнхөө энэ судалдаг одоо зүйлүүдийг хамгийн сайныг нь та нартайгаа бэлтэж байгаад бас ингээд оруулахыг хичээдэг юм шүү. Тийм учраас заавал та нар маань доор сэтгэлдээ бичээд үлдээгээрээ та нарт дараагийн дугаарт ямар хичээл, ямар сэдв сонирхолтой байх вэ гэдгийг та нар маань доор бичээд үлдээгээрээ тэгээд subscribe дарж манай сувагт нэгдэхийг одоо урайлж байна. Ягаад гэвэл шинэ видео болоход та нар маань цаг алдалгүй үзэх бүрэн боломжтой. Та нар маань цагаа бас хэмнэх бүрэн боломжтой. Өөртөө одоо ингээ хайл хийгээд бүх юмыг ингээд явах биш. Би өөрөө судалчихсан сэдвүүдээр ярьж байгаа учраас бас зарим нэг зүйлийг илүү ойлгомжтой болгоод тайлбарлаад өгч байгаа гэсэн үг. Тийм учраас ингээд дараагийнхаа видеогоор иргэд уулзцгаая. Bye.